За өнөөдөр маш олон гишүүдийн амнаас авилга хулгай эдийн засгийн таагүй байгаа байдлын тухай өгөөд сонсогдож байна. Монгол улсын авилга тогтолцооны авилга болсон. Хүн бүгд энийг ер нь мэдэрч байгаа. Тогтолцооны авилгыг таньж мэдэх ганцхан арга байна. Систем өөрөө буруу байрсан гажиг байгаа үед сүүдэр томорч доор нь хулгай гардаг. Хаалттай, хүнээс хамааралтай, сэтгэл хөдлөлөөр хөтлөгдөж байгаа бүх шийдвэрийн ард систем өөрөө хямарч идэг. Тийм учраас миний ярьж байгаа энэ зарчмын байр суурь хүнд ерөөс аяглагдаагүй шүү. Манай системийн авилга нэг зүгээр нэг энгийн жишээ. Улсын хурлын дархин дээр ерөнхий сайд гарч суудыг болох ёстой. Би оюун эрднийг ерөнхий сайд байхад энэ хуулийг өргөн барьсан. Та бүхэн ерөнхий сайдаа намын дарга хамгаалаад одоо хүртэл хилцээгүй. Зандан шатрын үед хилцүүлэх үү гэж би асуусан. Манай ерөнхий сайд улсын хурлын гишүүн биш учраас суудын тэндээс буулгачаар энэ тахимаас гарчих гээд байна гэж хэлсэн. Энэ учрал гэдэг хүнд хаягсан үг биш шүү. Парламентын дархин дээр ерөнхий сайд гарч ирж сууж өрөөсө болохгүй. Яг энэ мэтгэлцэж байгаа энэ хоёр эндэр байна. Энэ хоёр эндэр дээр ерөнхий сайд сөрөг хүчний лидер хоёр бодлогын мэтгэл зөөрнүүлэх ёстой. Бусад улс орнуудад мэтгэлцэж байгаа эндрийнхээ харалдаа суудаг юм байна. Нөгөө сөрөг хүчний дарган чинд ерөнхий сайд нь тэнд. Ерөнхий сайдынхаа харалдаа ард нь сайдууд нь сууд юм бэл. Тэр сууж байгаа сандал дээрээс улсын хурлын гишүүнийхээ биш сайдынхаа хариуцлагаар үг хэлдэг юм бэл. Тэгжээж систем зөв байршдаг юм бэл. Суудлаа олохгүй гүйдлээ олохгүй гэж үг байдаг. Бид гурван даргын улс байх ёсгүй. Тэр дундаа парламентын засаг бүхий улс орны парламентын танхимд эндэр дээр нь гурван дарга гарч ирж суучаад загнаж эсвэл даргалж дээрээс харсан өнгөйсээр үг хэлж болохгүй. Та сая их гоё үг хэлсэн. Ямар ч албан тушаалтан иргэний дээрээс айшилж харж болохгүй. Дээрээс харж байгаа ганцхан тохиолдол унсан үнийг босгохын тулд дээрээс нь харж болно гэж. Яг тэрнтэй адилхан гүйцэтгэх эрх мэдлийг толгойлж байгаа хүн парламентын дээрээс харж болохгүй. Ядаж мэтгэлцдэг талбарынхаа дунд ирж зогсоод энэ парламентын мэтгэлцээний гүйцэтгэх эрх мэдэл хүлээн зөвшөөрч хүндэж байгаа байр суурин дээрс ярих ёстой. Дахиад би дахиж үг хэлнэ. Улсын хурлын дарга болж байгаа хүнд бас зориулж үг хэлнэ. Хэн нэг нь болох ба. Түрүү Гантөмөр гишүүн хэлнэлээ. Улсын хурлын дарга ерөнхий сайд протоколтой уулзах ёстой. Ерөнхийлөгч улсын хурлын дарга протоколтой уулзах ёстой гэж. Протоколтой уулзалтыг гуйдгүй маа. Энэ парламентын байршиж байгаа байшингаас засгийн газар гарах ёстой. Би энийг 24 оны сонгуулиар бүрдсэн улсын хурл анх хуралдахад хэлж ирсэн. Засгийн газар энэ парламентын байшингаас гарах ёстой. Цаана чин парламентын сайдууд нь ерөнхий сайд нь парламент орж ирэхдээ шат өгсөж орж ирд юм бэл. Яагаад гэвэл энэ өөрөө сонгогчдын төлөөлөлсөн парламент учраас гүйцэтгэх эрх мэдэл энэ байгууллага энэ институтэд хүндэлтэй хандах ёстой гэж. Бид дотроо холилдож суугаад нэг байр